the Lord for having us all here this morning. Өнөөдөр бүгдээрээ энд хамтдаа бөөнөрөө байгаад эзнийг магтан дуулмаар байна. There are hundreds of us now. Өнөөдөр бид 100-100-аараа байна шүү дээ. And I think we still need more seats for those who are now standing. Тэгээ одоо тэнд сууж чадахгүй байгаадаа ингээд зогсож байгаа хүмүүсээр дахиад саналууд оруулж ирэх хэрэгтэй. This is actually a proof of the love of God to us. Энэ бол Бурхан үнэхээр бидэнд хайртай гэдгийг баталж байгаа нотлохоо юм аа. And now let us learn the scriptures, the word of God. Одоо хамтдаа бүгдээрээ эзний үгнээс суралцах цаг ирлээ. Let us bow our heads for prayer. Хамтдаа бүгдээрээ толгоо удаан эзэн ханган залбирцгаая. Father in heaven, Тэнгэрт байгаа эцэг минь, may the Holy Spirit abide in our hearts, таны ариун сүнс бидний зүрх сэтгэлийг дүүргэж хамт явуулдаг. so that we will not only understand, but we will be inspired in order to do your words. Тэгээд эзэн минь зөвхөн таны үгийг ойлгоод зогсохгүй, таны үгийн дагуу амьдралдаа амьдрахын тулд та биднээс лаач. That we will be faithful until the second coming of Christ. Ингэснээр эзэн бид таныг дахин ирэх хүртэл танд итгэвчтэй байх юм аа. In the name of Jesus we pray. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Amen. This morning I believe that there are some of us who were just baptized last year. За тэгээ өнөөдөр өглөө энд ирсэн хүмүүс дотроос зарим нь өнгөрсөн жилдээ усан баталгаа хүртсэн хүмүүс байна. I would like to invite those who were baptized last year to please stand up. За тэгээд өнгөрсөн жилийн усан баталгааны тэрхүү ёсолд орсон бүхий хүмүүсийг яг одоо суулаасаа босоосоо хэмээн би Any time last year from January to December, өнгөрсөн жил please stand up. өнгөрсөн жил 1 сараас Praise the Lord. Praise the Lord. усан баталгаа бүх хүмүүс Praise the Lord. Wow, wonderful. 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 Please be seated. Thank you. I could see some of my brothers and sisters from Tokloid Church. За тэгээд би толгойд сүмийн зарим хүмүүсийг энд харж байна. I praise the Lord because I can still see them. Тэгээд би тэднийг өнөөдөр тэр харсандаа маш баяртай байна. Once you were baptized last year, you have joined the people who are waiting for the second coming of Christ. Тэгээд та өнгөрсөн жил усан баталгаа хүртэх тэрхүү шийдвэрийг гаргаж эзний тэр гайхалтай усан баталгааг хүртснээр энэхүү Есүсийг дахин ирэхийг хүлээдэг агуу гэр бүлийн нэг хэсэг болсон юм шүү. We believe that Jesus is coming soon. Бид Есүс тун удахгүй ирнэ гэдэгт итгэдэг. We believe because Jesus himself has promised that he is coming soon. Бид Есүс өөрийн амаараа би дахин ирнэ гэж хэлсэн гэдэгт итгэдэг. About the second coming of Jesus Christ, we have some questions. Есүсийн дахин ирэхтийн тухай ингээд бодохоор тийм бидэнд зарим нэгэн асуултууд гарч ирдэг. And one of those questions would be, when is the coming of Christ? Тэгээд тэдгээр асуултуудын нэг нь бол яг хизээ Есүс ирэх юм бэ? We ask the Lord, Lord, when are you coming? Тэгээд бид эдгээр асуудаг эзэн минь ээ та хизээ ирэх юм бэ? Another questions that we have been asking is, Lord, what are the signs of your coming? Тэгээд дараагийн асуулт бол эзэн минь таныг ирэхэд яг ямар шинж тэмдгүүд бидэнд үзэгдэх юм бэ? Another questions that we have been asking, Lord, how long are we going to wait? Тэгээд тийм эзэн минь ээ таныг ирэхдээ бид хичнээн удаан хугацаанд хүлээх юм бэ? I'm just wondering how many of you are asking those questions. Би одоо та бүхнээс сонирхмоор та нарын хідэн яг энэ асуулт. Please raise your hands. Those who are asking, Lord, when are you coming? What are the signs of your coming? Ирэхдээ ямар шинж How long are we going to wait? бид хэр удаан хүлээх юм бэ гэж. Thank you. Now, let me ask, how many of you are waiting for the second coming of Christ? Есүс Христийг ирнэ гэдгийг Raise your hands if you are waiting. гараа өрөхгүй. If you are waiting, Тэр хүлээж байгаа. everyone is waiting. Бүгд хүлээж байгаа. Praise the Lord. Now, Эзнийг магтъя. we have been asking questions to the Lord about His coming. Бид яг Есүсийн дахин ирэлттэй холбоотой энэ асуултыг Есүс асуудаг. But about His coming, the Lord Himself is now asking us one question. Харин эзэн өөрөө тэр дахин ирэлтийн тухай нэг асуултыг өнөөдөр биднээс өөрөө асууж байна. And this is the question that is found in Luke chapter 18 verse 8. Тэгэхээр яг энэ асуултын хариулт, яг энэ асуулт Лук номын 18 дугаар бүлэг дээр гарч ирж байгаа. This is now the question from Jesus Christ. Тэгэхээр энэ асуултууд Есүс биднээс асууж байгаа асуулт. Please open your Bible, Библийг бүгдээрээ нээцгээе. Mongolian version, Монгол Библийг бүгдээрээ нээцгээе. because we are going to read this together. Хамтдаа бүгдээр уншина үнийг. Luke chapter 18 verse 8. Лук 18:8. Luke 18:8.
Please open your Bible. За Библийг нэгээр. Okay, are you ready? Бэлэн үү? Okay, are you ready? Big no? Бэлэн үү? Okay, we are going to read together. За хамтаа уншицгаая. Okay, 1, 2, 3. Би таанарт хэлье. Тэр даруй Бурхан бидний өмгөөлөх болно. Харин хүний хүн ирэхдээ газар дээр итгэл олох болов. This is the question from Jesus Christ. Энэ бол Есүс биднээс асууж байгаа асуулт. Yes, we have been asking, Lord, when are you coming? Бид эзнээс асуудаг эзэн минь та хизээ ирэх юм бэ гэж. What are the signs of your coming? Ямар шинж тэмдгийг үзүүлж та ирэх юм бэ гэж. How long are we going to wait for Бид your тэр coming? удаан таныг хүлээх юм бэ гэж бид. But this Sabbath, He is asking us one question. Харин энэ шаббат өдөр эзэн биднээс өөрөө нэг асуултыг And He is asking, and so, when I'm coming, will I find faith on earth? хэрвээ би энэ дэлхий дээр ирэх юм бол та нараас итгэлийг олох болов уу гэж асууж байна. Now, this question is found in a story. Тэгээд энэ асуулт бол нэгэн түүхээс улбаалж гарч ирсэн байна. This is a parable that Jesus shared with His audience at the time. Тэгээд энэ бол Есүсийн одоо үед түүнийг сонсож байсан хүмүүст Есүсийн хуваалцсан сургаалт зүйл. She came and she pleaded for her case. За тэгээд өөрийнхөө одоо учир шалтгааныг хэлсэн байна. Нэгэн зөвхт бус шүүгчээс асуусан. She was always asking that her case would be defended and she would be justified by the judge. Тэгээд энэ хүү эмэгтэй үргэлж энэ асуултаа асуудаг байсан. Тэгээд шүүгчдэр ирээд шүүгчээс хариултыг асуусан байна. And so because she kept on coming day and night, she kept on coming and she insisted that she would be justified. Finally, the judge gave up. Тэгэл ерөөсөө тэ амар зай үзүүлэхгүй байн ирээд асуугаад нөгөө шүүгч нь бол одоо хүлээж авахгүй байсан. Тэгээд эцэст нь хүлээж авсан байна. So although this judge is unrighteous, finally he gave justice to this widow. Тэгэхээр энэ бэлэвсэн эмэгтэй одоо уйггүй гуйсан тэг хүсэлтийн дагуу энэ хүү шүүгч хүлээж авсан. And then based on that story, Jesus said this. Тэгээд Есүсийг энэ түүхэн дээр улбаалж хэлсэн байна. I am not like that unrighteous judge. Би бол тэрхүү тэ зөвхт бус Бурхны хүндэлтгүй тэр шүүгч биш ээ. You will not come to me so many times in order for me to answer your plea. Өөрийнхөө хүсэлтийг гүйцэтгүүлэхийн тулд над дээр байн ирдэг тэр бэлэвсэн эмэгтэй шиг тэгж хандах хэрэггүй. That's why Jesus says in verse 8, Тийм учраас Есүс 8 дугаар ишлэлээр хэлэхдээ I tell you, he will see that they get justice and quickly. би та нарт хэлье тэ Бурхан та нарыг тэр даруйд нь өмгөөлөх болно. And Jesus is talking about God who will quickly bring justice to his people. Тэгээд энэ үед Есүс өөрийнхөө хүмүүсийн хүсэлтэнд яг тэр даруй маш яаралтайгаар одоо тэднийг өмгөөлдөг тэр Бурхны тухай. But then he asked this question, but when Jesus comes, will he find faith on earth? Гэхдээ яг Есүс хэлэхдээ хүний хүү яг ирэх үед энэ дэлхий дээр So хүмүүсээс итгэлийг олох болов. the key for waiting for the second coming of Christ is what? In one word. Тэгэхээр Есүс Христийг хүлээхийн тэр гол түлхүүр нь юу вэ? What do we need to have in waiting for the coming of Christ? Түүнийг ирэлтийг хүлээх үедээ бид One word. нэг үг байгаа. Түлхүүр. What is that? Юу вэ? You are one word. What is that? What? Faith. Итгэл. It is faith. Энэ бол итгэл. We need faith in waiting for the second coming of Christ. Бид Есүсийн дахин ирэлтийг хүлээх явцдаа бидэнд итгэл хэрэгтэй. Remember that this widow came to this judge many times. Тэгээ бүгдээс одоо түүгээс унших юм бол энэ одоо бэлэвсэн эмэгтэй тэрхүү шүүгчдэр маш олон удаа ирсэн. But now in this parable we are going to see Тэгээ хэрвээ бид бүхэн энэ одоо сугаалт зүйлийг харах there юм бол are two people who came to the temple to pray. хоёр хүн сүмд ирээд залбирахаар ирсэн байна. One is a Pharisee Нэг нь бол одоо фарисей and the хүн. other one is a tax collector. Харин нөгөө хүн нь бол татвар хураагч байсан. Now let me ask you, how many times does this tax collector ask for him to be forgiven? Тэгэд та бүнээс асуумаар байна. Тэр татвар хураагч хэдэн удаа How many times? хүс залбирсан How бэ? many times does he come to the temple? Хэдэн удаа вэ? He comes only once. Нэг л удаа ирсэн. He asks only once. Нэг л удаа.
he said, "Have mercy on me, a sinner, O God." Гим нүгэлтэн Oh намайг God, өршөөгөөч. have mercy on me, a sinner. Нүгэлтэн надад та өршөөлөө үзүүлээч гэж хэлсэн. And Jesus said Есүс хэлэхдээ in verse 14, "I tell you, this man went home justified before God." энэ би та нарт хэлье. Энэ хүн зөвдөгцсөн гэсэн. This widow came to this unrighteous judge so many times Тэгэхээр нөгөө бэлэвсэн эмэгтэй бол тэрхүү одоо шүүгчдэр очиод маш олон удаа гуйж ирсэн. in order to be justified. Зөвхөн зөвдөгдөхийн тулд. But this tax collector, Харин энэ татвар хураагч he came only once. нэг л удаа орсон. He asked only once. Нэг л удаа гуйсан. He said, Тэр "Lord, хэлэхдээ have mercy on me, a sinner." эзэн минь ээ нүгэлтэн надад та And Jesus said, Есүс хэлэхдээ "This man went home justified." энэ хүн гэртээ харихдаа зөвдөгдсөн байсан гэсэн. This is the beginning of the journey of faith. Энэ бол бидний итгэлийн аяллалын эхлэл юм аа. And that is when we come to the Lord and we ask, "Lord, forgive me, have mercy on me, sinner." Бид эзний өмнө очихдоо яг л энэ татвар хураагч эзэн минь ээ нүгэлтэн намайг өршөөгөөч хэмээн залбив. When we were baptized Бид баптизм хүртэх тэр үед 10 years ago, 10 жилийн өмнө 20 years ago, 20 жилийн өмнө or the latest, or the earliest, 25 years ago in Mongolia, Монголд бол тэ одоо 25 жилийн өмнө or even last year, эсвэл өнгөрсөн жил at the time we were pleading to the Lord, "Lord, have mercy on me, a sinner." эзэн минь ээ нүгэлтэн намайг өршөөж нэгүүлсэж. And the Lord declares, Тэгээ эзэн хэлэх тунх. "From now on I declare that you are justified. Чи яг одоо зөвдөх. From now on I declare that you are forgiven. Би чамайг те яг энэ цаг мөчөөс эхлээд From now on I зөвдөж байна. declare that salvation belongs to you. Чамд те чи яг одоо аврал дотор байна гэж хэлсэн. From now on I declare that you start your journey of faith. Яг энэ цаг мөчөөс эхлээд чи итгэлийн гайхалтай аяллаар аялах болно. From now on you are called a believer. Яг одоо энэ цаг мөчөөс эхлээд чи итгэгч гэж дуудагдах. From now on you are called the one who has faith. Энэ цаг мөчөөс эхлээд чи итгэлийг тээгч нэгэн гэж дуудагдах болно. But if he comes today, Хэрэв өнөөдөр ирвэл, if he comes tomorrow, хэрэв маргааш ирвэл he is still asking, "Am I going to find faith in you?" би чамаас те итгэлийг хайж олмоор байна гэж асуух. So, number one, faith means to accept Jesus Christ as our personal Savior. Тэгэхээр нэгдүгээр бид Есүсийг хувийн аврагчаа хэмээн хүлээн авах ёстой. And you did it. Та үүнийг хийсэн. But journey of faith continues. Гэхдээ яг үндэ итгэлийн амьдрал гэдэг бол цаашаа үргэлжлэх ёстой. And the story also continues in the Bible. Библиэлд ч гэсэн энэ түүх цаашаа үргэлжилж байгаа. Another aspect of faith we are going to see. Хамтаа өнөөдөр бас нэгэн итгэлийн тухай өгүүлсэн түүхийг харъя. Verses 15 to 17. 15-аас 17. People came and brought children or babies to Jesus. Хүмүүс хүүхдүүдээ одоо Есүстэй авчирсан байна. And who are these people? Энэ хүмүүс хэн байсан бэ? These are the parents. Эцэг эхчүүд байсан. They came and they brought their children, their babies to Jesus to be touched by Jesus. Тэгээд хүүхдүүдэд дагуулж ирэхдээ тэдгээр хүүхдүүд нь Есүст хүрч Есүстэй хамт байсан. Because they know that these children will grow. Тэгээд бид мэдж байгаа тэдгээр хүүхдүүд бол тэ өсөж өндийн. And they believe that these children needs to know Jesus since they were still young. Хэдий тэдгээр одоо тэ багч гэсэн энэ балчир баг наснаас Есүсийг таньж мэдэх ёстой. These parents will not wait until their children will grow older and then they will bring them to Jesus. Тийм ч учраас эцэг эхнэр нь хүүхдүүдэд өсөж том болохыг хүлээхгүйгээр балчир баг наснд нь Есүс дээр авчирсан баг. Well, I believe I can relate something that is relevant to you. За тэгээд та бүхний амьдрал ч гэсэн яг How many of you have children? Хүүхдүүдтэй хүмүүс энд байна уу? How many of you have children? Хүүхдүүдтэй хүмүүс. Well, this story is for you. Тэгэхээр энэ түүх бол таны түүх. These parents have faith. Энэ эцэг эхчүүдэд итгэл байсан. They believe that these children needs to know Jesus from the beginning. Тэдгээр эцэг эхчүүд эдгээр хүүхдүүд маань тийм Есүсийн тухай As early as possible. боломжтой бүхий л арга замаар. Well, in our church,
Бидний сүм чуулган. We have different levels of children ministries. Бидэнд янз бүрийн хүүхдийн үйлчлэлийн төрлүүд байгаа. When you go to a Sabbath school with the cradles, with all the babies, Тэгээд одоо бүх нэраа хүүхдүүдээ ихнэр ингээл нэг дор суулгаал те. I ask a question. Who are singing in that class? Who are singing? Хин дуулахуд энд. The parents are singing, not the babies. Хүүхдүүд дуулахгүй шүү дээ шүү дээ. Эцэг л дуулна шүү дээ. The parents are singing. Ding dong, who come to Sabbath school? All the parents, the mothers are singing. Тэгэл ээж нар нь аав нар нь ингээл хүүхдийн дуулаад тэгээд те. But why are they bringing these babies to the church? Яагаад тэгвэл эцэг ихнэр нь тэдгээр хүүхдүүдээ сүм рүү дагуулж ирд юм болов? Because they would like to impart faith to these children from early of their life as possible. Энэ эцэг эхчүүд тэдгээр хүүхдүүдэд хэдий нэраа бачир багч гэсэн яг тэр цаг мөчөөс нь Есүс Христийн тэр итгэл рүү авчирхыг So that their childhood, хүүхдүүдээ бачир бага наснаас нь Есүс дотор өсөж өндийгөөс итгэл нь төлөвшөөсэй гэж тэдгээр хүмүүс хүсдэг. so can you see that faith is not only about ourselves but also about bringing others to Jesus Christ? Тэгэхээр энэ юу гэж харуулж байгаа нөхөр итгэл гэдэг зүйл зөвхөн бидэнд хайрлаж байдаг биш. Харин All of бусдыг Есүс us, авчирхыг харуулж байна. all of us should be involved in order to make sure that when Jesus comes, He finds faith in His church on earth. Тэгэхээр бид бүхэн бүгдээрээ энэ үйлчлэлд оролцож Есүс Христ хоёр дахь удаага энэ хэд ирэх үед бидний хүн нэгмөрөөс итгэлийг олж авахын төлөө бид үйлчлэх ёстой. Well, the journey of faith continues. Итгэлийн амьдрал гэдэг бол үеирлэж. Now it is about the young people. Одоо бүгдээрээ залуу хүмүүсийн тухай. What is the next story? Дараагийн түүх ямар түүх вэ? It is about a rich ruler. За тэгээд нэг залуу өдөртөгч Есүс дээр ирсэн. This is a young man. Тэр хүн бол залуу хүн байсан. He came to Jesus Тэр хүн Есүс дээр ирсэн. and he asked a question. Тэгээ асуулт асуусан. What shall I do in order that I may have eternal life? Би мөнхийн амийг олж авахын тулд юу хийх шаардлагатай вэ? Jesus says, keep all the commandments. Есүс ихтэй бүхэл тушаалуудыг сах гэж хэлсэн. And this young man says, Тэр залуу өдөртөгч хэлэхдээ which commandment? ямар тушаал? Since grade roll, kindergarten, primary, since junior, since I have already learned about these commandments. Би бүр цэцэрлэгд байхаас, бага ангид байхаас, дунд ангид байхаас энэ бүхэл тушаалууд чинь дагсан шүү дээ. Even when I was still a small boy, my parents taught me about the 10 commandments. Намайг бүр жоохон жаал байхад хүртэл аав ээж минь 10 хүлийн тухай надад алидын заасан. So this young man said, which commandments? Аль тушаал нь бэ тэгээ одоо? Well, Jesus answered, the 10 commandments. Есүс үгүй 10 хүн шүү дээ. He said, I have already kept those commandments. Би бүгдийн алидын сахиад биелүүлсэн шүү дээ. And Jesus said, Есүс хэлэхдээ you still lack one thing. Verse 22. Sell everything you have and give to the poor, and you will have treasure in heaven. Then come and follow me. Wow. эзэмшиж байгаа бүхнээ худалдаж ядуус тарааж өг тэгвэл чи тэнгэрт баяртай болно. Тэгээд ирж намайг даг гэвэ. You say also, wow. Вау. Yes. What is wow in Mongolia? Who? To sell everything? Бүх зүйлээ зар. To leave everything? Бүх зүйлээ орхи. I have studied in the best universities. Би одоо маш сайн сургууль сурж байгаа. I have now a good work, Надад маш сайн ажил байгаа. good job. Маш сайн ажил хийж Oh, байгаа. my career is very good. Миний одоо хувийн карьер бол маш I сайн. have a bright future. Надад бол маш гайхалтай гэрэл гэрээд байгаа. After 2 years, I will be promoted. Магадгүй би 2 жилийн дараа илүү I have many facilities from the companies. тэгээд миний удирж байгаа юмд маш олон боломж. Even now, I can travel around the world because of my business. Тэгээд би бизнесээ ихээр дэлхийн даяар аялах болно. And now you are asking me to sell everything? Та надад бүх зүйлээ зар гэж хэлж байгаа юм уу? Oh no! Үгүй ээ. I'm a young man. Би чинь залуу хүн шүү дээ. Does really Jesus ask us to sell everything? Есүс биднээс өнөөдөр яг бүх зүйлээ зар гэж. Now let me share with you another story, which is also still in the context of this story. Яг энэ түүхэн дээр бас гарч байгаа. And this is another story that is found in Luke chapter 19. За бүгдээ Лук 19 дэх бүлэг. Luke chapter 19. Лук 19. And this is the story about Zacchaeus. За энэ Закхай гэдэг хүн. I will make this story very short. За энэ түүхийг бүгдээ айгүй богинохон одоо I will cut the story түүхийг би ингээд товчдоод
And now Zacchaeus came down from the tree. Тэгээд Есүс Захай одоо модоосоо буугаад ир гэж. Because Jesus said to Zacchaeus, Тэгээд Есүс Захайд хэлсэн. today I will stay in your house. Өнөөдөр би танаа гэрт очих болно, зочдох болно гэсэн. Zacchaeus was very happy. Тэгээд Захай өнийг сонсоод маш их баяртай байсан. And what did Zacchaeus say? Тэгээд Захай юу гэж хэлсэн бэ? He said, Тэрээр хэлэхдээ chapter 19, 19-р бүлэгт verse 8. 8 дугаар шүү дээ. Zacchaeus said, here and now I give half of my possession to the poor. Хараач эзэн өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядуус өгнө. How much? Хэдийн гэсэн бэ? All? Бүгдийн үү? How much? Хэдийн вэ? Half. Талын тий хагас. Now, to the young rich ruler, Нөгөө залуу өдөртөгч Jesus says, Есүс хэлэхдээ you sell all and you give all. чи бүгдийн зар, бүгдийн орхих гэсэн. Well, now to Zacchaeus, Харин Захайд хэлэхдээ and Zacchaeus said, I will give half of my possession. би Half. хөрөнгөнийхөө хагасыг хүмүүст өгье гэсэн. Does Jesus accept? Есүс энэ хүлээж авсан уу? Was Zacchaeus welcomed by the Lord? It's okay. Half. Эзэн хэлсэн тий. Одоо талын So it is not about how much. хэр зэрэг вэ гэдэг хэлж байна тий. It is about whether you give yourself to the Lord or not. Эзэн тий бүхий зүрх сэтгэлээ өргөхгүй үгүй юу гэдгийг харуулж. It is whether you give what you are giving wholeheartedly or not. Таныг бүхий зүрх сэтгэлээ эзэнд өргөхөд бэлэн байна уу, өргөж байна уу гэдгийг харуулж. I believe when the young rich ruler says, Lord, I will give from now on 20% every year, the Lord will says, okay. Би бол магадгүй гэж бодож байна. Тэр өдөртөгч хэрвээ эзэн минь ээ би үүнээс хойш жил болгон өөрийнхөө хөргөний 20% танд өргөжээ гэж хэлсэн бол эзэн хүлээж авах гэсэн баг. Because for Zacchaeus, even on the half, it's okay. Захай тэнд хагасыг өгөхөд эзэн хүлээгээд авсан шүү дээ. Faith means not how much we give, but faith does not mean how much we give. Итгэл гэдэг зүйл нь бид хичнээн хэр зэргийг өгч байна, өргөж зориулж байна гэдэг. It does not necessarily mean how much we give. Энэ нь бидний хэр зэрэг өргөж байгааг те илэрхийлдэг байна. But faith means that we give ourselves wholeheartedly to the Lord. Харин энэ нь бид зүрх сэтгэлээ эзэнд бүхлээр нь өргөж байна уугүй гэдгийг л. Faith means that we believe that in following the Lord will take care of our lives. Бид итгэл гэдэг зүйл бол Бурханд бүх зүрх сэтгэлээ зориулаад эзэнд бүхнийг даатгах. Faith means that we are not worried about our lives when we follow the Lord. Итгэл гэдэг зүйл бол бид Есүсийг дагахаар шийдсэн тэр цаг мөчөөс ихээр амьдралынхаа юу ч санаа зовхгүй байхыг хэлж байна. The Lord will take care of this young rich ruler had he been really following the Lord at the time. Хэрвээ тэр үед залуу өдөртөгч Есүсийг эзнэр бүхий зүйлээ одоо өгсөн бол тэ эзэн түүнийг харж хандгал байсан. Now another aspect of faith, Бүгд хамтдаа итгэлийн бас нэг because the question for us this morning is this: when I come, Jesus says, am I going to find faith on earth? бүгд өнөөдрийн сургаалыг төлөвтэй нэг асуултын тухай ярьсан. Есүс энэ дэлхий дээр ирэх үед би та нарын дундаас итгэлийг олох болов уу? This is a story about this blind beggar. За тэгээд нэгэн одоо сохор гуйлагчийн тухай үг. How many times does he shout? Тэгэхээр Библиэлд ихдээ энэ хүн Есүс рүү хэдэн удаа те эдгэж өгөөч гэж Chapter хашаасан. 18 verses 35 18 дугаар бүлгийн and 30 the дугаар following шүү. verses. This is about the blind beggar. Энэ хүн бол энэ түүхэн дээр бол сохор гуйлагчийн тухай үг гарч байгаа. Many people do not have faith about this blind beggar. Маш олон хүмүүс те яг энэ сохор хүнд байсан шиг итгэл. He was just sitting by the street, Энэ by the хүн road. Энэ хүн бол ерөөсөө замын хажууд сууж исэн байна. And many people just were passing the road as if there is no hope for this blind beggar. Тэгэхээр энэ итгэл найдваргүй те сохор гуйлагчийн хүний хажуугаар юу ч бодлогоор хажуугаар өнгөрдөг байсан. But there are also some people who are also concerned with this blind beggar. Харин зарим нэг цөөхөн хүмүүс нь тэр хүнийг бас те харж хандаж тэнд одоо байдаг байсан. And so he asked them in verse 36, what is going on? 36 дугаар шилдээр те асуусан. Энд юу болоод байна гэж. What is happening? Юу болоод байна гэж асуусан. And then they answer, Тэгээд тэнд хариулсан. Jesus of Nazareth is passing by. Назарын Иесус өнгөрч явна. And he was shouting,
Son of David, have mercy on me. Тэгээ энэ цагаас эхлээд нөгөө гуйлагч маань Давидын хүү минь ээ намайг өршөөгөөч гэж. But some people who are walking at the front, they turned back and they said, please shut up, don't shout. Харин урд нь алхажсэн тэр хүмүүс эргэж хараад чи бити ашиглаад чимээгүй гэж хэлсэн ба. And then he shouted even all the more, Son of David, have mercy on me. Харин тэр үед сохор гуйлагч улам чангаар Давидын хүү минь ээ намайг өршөөгөөч гэж хэлсэн. Many people think that those sitting by the street, they don't have hope. Ихэнх хүмүүс гэж боддог энэ замын хажууд сууж байгаа гуйлагчин тэр хүн шиг хүнийг тэ хараад энэ хүнд ямар ч найдвар алга. Actually, there is only one simple message that another group of people gave to this blind beggar. Тэгээд энэ одоо сохор гуйлагчинд тэ нэг хэсэг хүмүүс яг ийм итгэл найдваргүй байх шалтгааныг And хэлж ирсэн. the message was, Jesus is passing by. Есүс өнгөрч явна. For us, a simple message that we can give to anyone by the street is, Jesus is coming. Тэгээд яг үүнтэй ижилхэн бид гудамжинд тэ эргэн тойронд байгаа хүмүүст Есүс ирж явна гэж. Many people are asking, what is going on in this earth? Тэгээд олон хүмүүс өнөөдөр энэ дэлхий яг юу болоод байна гэж асууж штэ. What is going on actually? Яг үндэ яг юу болоод байгаа юм бэ? Well, you can just simply say one sentence. Маш энгийн нэг өгүүлбэр багтаагаар Jesus is coming. Есүс ирж. Есүс ирж. You know, I do not speak Korean. Би одоо солонгос хэлээр бол ярьж чаддаг. I know only simple phrases. Би бол нэг тийм энгийн үг тийм үг. So I've been thinking about how I can share my faith with others. Тэгээ би бодсон яаж те өөрийнхөө итгэлийг бусдад хуваалцах вэ? And 2 weeks ago, I found a way. Тэгээ би 2-7 хоногийн өмнө яг тэр асуултныхаа арга замыг олсон. Everywhere I go, when I'm driving my car, Би одоо хаач машина бариад ингээд солонгос тэгээ явж явахдаа inside the left door, the front left door, there is like a drawer there or a space there inside the door in the car. За машины яг жолоочийн талын хаалганы тэнд I put there 2 books. яг ингээд One is Steps to Christ. юм хийх ингээд юм зай байдаг. Тэнд би ингээ 2 ном ингээд. Steps to Christ. Эхнийх нь бол Христэд хүрэх зам. And another one is the magazine Home and Health. Home and Health magazine. Дараач нэг юм сэтгүүл гинэ. Гэр бүл ба эрүүл мэнд. And I have already been determined. Тэгээ би аль хэдийн түүнийг ингээд I will never pass a toll gate without giving one book. замын татвар авч байгаа хүнд хүртэлтэй ядаж нэг ном өгнө. Нэг ном өгөхгүйгээр би өнгөрөхгүй. So he or she would open the window. The window actually remains open. За тэгээд нөгөө замын татвар авдаггүй ингээд цонхоо онгол бол. I will open also my window. Би ч гэсэн өөрийнх нь цонхыг онгол. I'm ready with the money. Тэгээ би мөнгөө бэлтцэн. And then I give the money. Тэгээ мөнгөө өгнө. And then he or she would prepare the receipt. Тэгээ надад ийм баримт ингэж буцааж өгнө. When I receive the receipt, Тэгээ би яг баримтаа авахтаа another hand gives this book. номоо шууд ингээд. This is for you. Энийг тань шүү. And I think for these last 2 weeks, I've been given maybe 11 or 12 books. Тэгээ би өнгөрсөн 2-7 хоног хугацаанд яг энэ шийдвэрээ гаргаснаас хойш бараг 11 12 номыг хүнд өгсөн. I will never know what will happen with those books being read by these people. Яг энэ номыг өгснөөр тэдгээр хүмүүст яг юу тохиолдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ Actually, those people who are only walking through that road, when they were, those people who are walking at the time, тэгээ яг тэр үед одоо тэр гудамжаар тэр замаар явж исэн they хүмүүс just gave a simple message to this blind man. яг тэр гуйлах гүйжсэн энгийн хүний хажуугаар өнгөртөө маш энгийн нэг үг хэлэл явуулсан. They simply says, Jesus is passing. Есүс өнгөрч явна гэж хэлсэн. Jesus is passing. Есүс өнгөрч явна. They would never know what would happen with this blind man. Яг үндэ тэдгээр хүмүүс энэ сохор хүний амьдрал яг энэ үгнээс болоод They didn't know that that day was a great day for this blind man. харин яг үндэ тэр үгнээс болоод тэр сохор хүний амьдрал хамгийн агуу өдөр нь болсон. Jesus healed him. He was able to see again. Есүс түүнийг дахин харах гэсэн байна. With a simple message. Нэг л энгийн And what is үгнээс that message? тэр мэдэн юу байсан бэ? Jesus is passing. Есүс өнгөрч явна. Many people do not know about Jesus. Маш олон хүмүүс Есүсийн тухай мэдэхгүй байна. We have accepted Jesus Christ. Бид Есүсийг харин хувьдаа хүлээгээд Last year, many of us were baptized. маш олон одоо хүмүүс өнгөрсөн жил Now is our turn to share about our faith with одоо others. тэдгээр хүмүүсийн ээлж ирсэн. Та одоо итгэлээ бусдад
хуваалцах ёстой. Ulaanbaatar city is growing and being developed. Улаанбаатар хот өдрөөс өдөрт хөгжиж өсөж том болсоор байна. Many people do not know Jesus yet. Маш олон хүмүүс Есүсийг хараахан мэдэхгүй, мэдээгүй байна. One lady came to Singapore Нэгэн эмэгтэй Сингапурт очсон. and then she took a taxi. Тэгээ такси барьсан ба. A devoted Christian lady. Тэгээ тэр эмэгтэй бол маш одоо итгэлтэй сүсгтэй. And she thought that this would be a very good chance to tell something about Jesus to this taxi driver. Яг тэр үе таксины жолоочдод Есүсийн тухай итгэлээр хуваалцах юм боломж гарсан. And then he asked this taxi driver, Тэгээ тэр таксины жолоочоос асуусан ба. "Do you know Jesus?" Та Есүсийн тухай мэдэх үү? No reply. Юус хариулт өгөөгүй. "Do you know Jesus?" Та Есүсийн тухай мэдэх үү? No answer. Ямар ч хариулт хэлээгүй. "Do you know Jesus?" Та Есүсийн тухай мэдэх үү? No answer. Ямар ч хариулт байгаа. And then this lady said, Тэгээд дараа нь "You know, taxi driver, do you know Jesus? та Есүсийг мэдэх үү? Jesus is coming soon." Есүс удахгүй ирнэ. And the taxi driver said what? "Ma'am, please tell Jesus. Эмэгтэй Imikte, please tell Jesus. Please don't come to Singapore мэдхий ир гэж хэлээш. because it is hard to find job in Singapore. Сингапурт ажил олоход их хэцүү. Many people do not know Jesus yet. Маш олон хүмүүс Есүсийн тухай мэдэхгүй байна. But the simple message that we give, we don't know what would be the result. Гэвч бид маш энгийн мэдээг ингээд хуваалцсан. But that could be powerful for them. Маш гайхалтай үр дүн тэнд гарна. That could be the day for them to know the Lord. Тэд эзнийг таньж мэдэх тэр гайхалтай өдөр. That could be a turning point in their lives. Тэдний амьдралд мөнхийн тэр гайхалтай эргэлт ирэх болно. Simply by saying, Зүгээр л энгийн нэг үг одоо хэлэхэд Jesus is passing by. Есүс өнгөрч явна. Jesus is coming soon. Есүс удахгүй ирнэ. So faith includes sharing our faith. Итгэл гэдэг зүйл итгэлээ хуваалцахыг бас агуулдаг. Faith is not only about everything about ourselves. Итгэл гэдэг зүйл зөвхөн бид хуваа бодож тийм. Oh, I need to have faith. I need to have faith. Надад итгэл хэрэгтэй Oh, байна. myself. I have to believe. I have to believe. Even some people are closing their eyes when they're saying, I have to have faith. Хүмүүс ингэ нүдэн арайлтай. I have to have faith. No, it is not. Үгүй энэ биш шүү. It is not only that. Энэ зүгээр ингэ дуусахгүй. When we would like to have faith, Бид итгэлтэй болохыг хүсэж we need to open our eyes Бид нүдэн нэх. and we look around. Иргэн тойрны How many of these people have not known Jesus Christ? хичнээн хүмүүс Есүсийг мэдэхгүй байна вэ? Tell them a simple message. Тэд тэр энгийн мэдээг хэл. Jesus is coming soon. Есүс удахгүй ирнэ. Jesus is coming soon. Есүс ирж явна. And now let me share one more thing about faith. Би та бүхэн дахиад итгэлийг Because this is a very important question from Jesus Christ. Энэ бол Есүсийн үед маш чухал асуулт. He asked you directly to you personally. Есүс энэ асуултыг яг хувьчлан танаас асууж байна. Hello, Ой, you have been an Adventist for 10 years. та 10 жил адвентист болж байж. When I come, Намайг ирэхэд will I find faith? би танаас итгэлийг Then the story of Zacchaeus continues. It is in Luke chapter 19 from verse 11 and the following verses. За Лук 19 дугаар бүлгийн 11-ээс үргэлжилж байгаа. When the master returned, when the king returned, according to the story. Түүхэн дээр гарч байгаа тэр эзэн буцаж ирэх үед I make the long story short, by the way. би бас энэ урт түүхийг танаас бас So he returned to his subjects, буцаад ирсэн байгаа тийм. and all the servants came to him. Тэгээ түүний бүх одоо үүшлэг зарц. Servant number 1 came. Нэг ихний боол нэрсэн байгаа. Master, Эзэн you gave me a mina, та надад 1 мина өгсөн. and now I have put this mina to work, and now I'm returning to you 10 mina. Тэгээ үүнийг чинь би 10 Ten мина talents. босоож өгч байна. And then the other servant came. Бас нэг одоо боол нэрсэн. Oh, you gave me 1 talent. Би та надад 1 талант өгсөн. Now I return to you 5 talents. Харин би тань одоо үүнийг чинь 5 талант болгож The босоож story өгье. is a little bit different from the one in the book of Matthew, by the way. Мотор өмдөр гардаг түүгээс энэ But it has the same principle. Гэтэ яг ижил зүйлийг дагуулж байгаа. But there was another servant, Бас нэг одоо боол нэрсэн. and he came to the master. Тэгээд эзэндээ ирээд He took his handkerchief from his pocket. нусны ачуураа гаргаж ирээд Yes, something like that. тэгээ ийм их хөө. He opened the handkerchief little by little. Ингээд баг багаар ингээд нээс. And he said to the master, Тэгээ эзэндээ ингэж хэлсэн байгаа. here is your 1 talent. Энд нөгөө таны 1 талант ч байгаа шүү. I have kept it faithfully. Би танд үнээр итгэвчтэй байсан. You gave me 1. Та надад нэгийг өгсөн. Now I return 1. Би яг нэгийг чинь буцаагаал өгч. And the master said, Тэгээд энэ үед эзэн хэлсэн баг.
verse 23. 23 дугаар ишлэл дээр гарч байна. The master said, Эзэн хэлсэн. why are you doing like that? Яагаад те ингэж хийсэнгүй? Why don't you just deposit it in the bank Энэ мөнгийг банкнд хадгалаад ч юм уу? so that when I come, Тэгээ намайг буцаж ирэх үед I will receive back from you чамаас ингээд мөнгө буцаж that авах үед one talent тэр нэг талаанд plus the interest. ядаж одоо хүүтэй байх хэрэгтэй шүү дээ. What are you doing? Чи юу хийсэн бэ? Now please listen. За өдөр сонсороо. In the time of Jesus, there was already banking system. Есүсийн үед бол аль хэдийн тэнд банкны систем. Otherwise, Jesus would have not used the bank system in his parable. банкны шиг авахгүй байсан те Есүс. So there was banking system in the time of Jesus. Тийм учраас Есүсийн дурдсан байх чинь. So the master was wondering, тэгээд эзэн гайхсан. what kind of steward is this? Ямар төрлийн яасан нэрв бэ? We have here Pastor Kwon. Энд одоо пастор Kwon байна. You have received message from him every day, morning and evening. Өглөө орой та бүхэн пастор Kwon-оос одоо сургаа сонсож байгаа. He's the director of the stewardship department of our division. Тэгэхээр пастор Kwon бол одоо манай хойдоос хөндлөн бүсийн нэрвийн үйлчлэлийн захирал. And somehow this is related with stewardship. Тэгээд яаж хийж байгаа л нэрвийн үйлчлэг ингээ Oh, so faith is related with stewardship. Итгэлч гэсэн бас Faith is related with stewardship. Итгэлч гэсэн нэрвийн үйлчлэлтэй холбогдно. When Jesus comes, Есүс ирэх үед he is asking, Есүс асуув. when I come, will you be found a faithful steward? Чи тэ одоо би чамаа ингээд харах үед чи итгэмжтэй нэр байж чадах уу? What happened with this servant? Энэ одоо боолын үед юу болсон бэ? Why didn't he put the money in the bank? Яагаад банкд тэр мөнгийг хийсэнгүй? Why did he just keep it in the handkerchief? Яагаад одоо зүгээр энэ нэг талантыг те одоо усны ачууранд хадгалсан юм бэ? If he puts the money in the bank, Хэрвээ одоо тэр мөнгийг банкнд байршуулсан бол that money does not belong to him энэ мөнгө түүнийх биш болно. because he is only a servant. Тэр бол зүгээр боол. The money belongs to the master. Мөнгө бол одоо эзнийх тийм үү? So when he puts the money in the bank, Хэрвээ одоо мөнгийг банкнд хийсэн бол it will be registered with the name of the master. тэгээд тэр мөнгөний одоо яг жинхэнэ эзний нэр нь тэр одоо It will not be registered under his name өөрийнх нь нэр дээр шүү дээ. Боолын нэр дээр биш. because it belongs to the master. Бүртгэгдэнэ. So the chance would be Тэр энд ямар одоо боломж байх вэ? when the master comes, if the master comes, Хэрвээ эзэн ирэх үед he has to return all to the master. тэгээд тэр одоо эзний нэр дээр байгаа чи бүгдийг эзэндээ ингээд өгч боломжтой байсан. That was what he thought. Тэгээд ингэж бодсон. So he was thinking, Тэгээд бодохдоо let me just keep it to myself. ер нь энийг би өөртөө хадгалчих. If the master comes, Хэрвээ эзэн маань ирвэл I can just return it to the master because anyway, this belongs to him. тэгээд би ерөөсөө мөнгөө ингээд түүнд өгөөл те түүнийх өөрийнх нь юм чинь. But Гівч. if the master doesn't come, Хэрвээ эзэн ирэхгүй болоо what would happen with the money? мөнгө яах вэ? It is not registered. Ямар нэгэн бүртгэл байхгүй байгаа те хариалагдахгүй. No one knows about the money. Энэ мөнгөний талаар хинч мэдэхгүй. Only me knowing about the money. Би л зөвхөн мэднэ ганцаар. If the master doesn't come, Хэрвээ эзэн маань ирэхгүй бол who will have the money? энэ мөнгө хин төлдөг. I will have the money. Надад үлдэн шүү дээ. No one knows. Хинч мэдэхгүй. That will be my gain. Тэгээд энэ миний яг So he had an evil intention. тэгээд толгоондоо ингээд тэр төлөвсөн. In other words, Өөрөөр хэлэх юм бол choose whether he really wants his master to come or he doesn't want his master to come. өөрөөр хэлэх юм бол энэ бол эзнийг үнэхээр ирээсэй гэж хүсэж ийсэн үү? Эсвэл битгий ирээсэй гэж. Which one he wants? Алийг хүссэн бол Does he want his master to come or he doesn't want his master to come? эзэн минь ирээсэй гэж хүссэн үү? Which one? Битгий ирээсэй гэж хүссэн бол He doesn't want his master to come эзнийг битгий ирээсэй. so that he can get the money. Тийм учраас яг өөртөө хадгалж ийсэн. He is not waiting for the second coming of Christ. Тэр бол эзнийхээ дахин ирэх. He is not a good steward. сайн нэр байж чадаагүй. A good steward Сайн нэр бол is someone хин нэг. who wants Jesus to come soon. Сайн нэр бол Есүсийг дахин ирээсэй гэж төлөйхээр A үнэхээр good steward сайн нэр бол is someone who will work hard because Jesus is coming soon. Есүс удахгүй ирж байгаа учраас байдаг чадлаараа ажилдаг нэг. A good steward Сайн нэр гэдэг бол is someone who is faithful and has faith that his master must come, will certainly come. эзэн минь ирнэ.
заавал ирнэ. Яг хэлсэндээ хүрч ирнэ гэдэгт итгэдэг нэгэн байх ёстой. Jesus asked this question. Есүс энэ асуултыг асуусан. When I come, Намайг ирэх үед will I find faith? би танаас итгэлийг олох болов. What would be our answer? Таны хариулт ямар хариулт байх вэ? We have accepted Jesus Christ as our personal Savior. Бид Есүсийг хувийн аврагчаараа хүлээн авсан байна. And now we have responsibilities. Одоо бидэнд хариуцлага байна. We need to be concerned about our church. Бид өөрсдийнхөө сүмийг ингээ харах For юм бол many children in our church, маш олон хүүхдүүд байна. young people, Залуучууд байна. let us also take care of them that they may have faith in the Lord. Бид ч гэсэн яг тэдгээр залуу хүүхдүүдийн тэдний итгэл санаа Young people in this building, I saw many young people. Half of you are young people. та нарын талны залуучууд байна шүү дээ. In fact, all of you are young people. Яг үнэ та нар бүгдээрээ залуучууд л та. All of you are young people. Бүгдээрээ залуучууд. Some of you are young people because you are young. Зарим нь та залуу учраас залуу. And some of you are young people who have been faithful for 20, 30 years. Харин зарим нэг нь те одоо итгэлийн амьдралын хувьд 20 жилийн настай ийм залуу хүмүүс. How about young people? How about young people? Залуу хүмүүс юу вэ? When Jesus comes, will He find faith? Есүс ирэхдээ итгэлийг хайна. And for all of us as stewards of Jesus Christ, Бид бүгдээрээ Есүсийн хувьд түүний нярвууд. do we really want Jesus to come soon? Та бид үнэхээр Есүсийг ирээсэй гэж хүсэж байгаа нэг. If we really want Jesus to come soon, Хэрэв үнэхээр Есүсийг удахгүй ирнэ гэж хүсэж байгаа бол let us be faithful stewards. хамтдаа бүгдээрээ итгэмжид нярав байцгаая. May the Lord bless and give all the best for each and every one of you. Та бүхэнд Бурхан хүн нэг бүрчин гайхалтай эвэлийг хүн нэг бүр. May He keep you, may He keep you faithful until the second coming. Эзэн таныг дахин ирэх хүртлээр итгэмжид нэгэн байлгаж таныг өрөөх болтугай. Amen. Амен.